За одоо л гайгүй томоочсон болохоос бол их л өнгөрөө тийм хөөрүүл хөвгт байсан та. Тэмэр малтай их насалдаж өссөн чинь багасаа л ахтайгаа дүүтэйгээ бид гурав чинь гуруула хэрэгтэй. Айлс тэгэл ноцолдохдоо барилдахдаа тэгэл мөр мал авнаал. Би чинь бас нэлээд нэг 7-8 дахь анги хүртлээ бас мөр унтсан бол хурд нэмэр тий. Мөр хурдлал гоё штт. Мөр хурдлахгүй тэгэл нэг арах жоох араар давхаад тэр байх юм бол тэгэл нойр хүрээлээ тий. Тэгэл мөр их хурдан байх юм бол тэгэл сайхан юу нойр хүрэх тэгэл улам сэргээл тэгтгэлээсэн та. ТV айлын дунд хөвгт 3 хүүтэй айлын дунд хөвгт. Хөөдөг нөгөө сумар нутагт болдог нэг авуулын тэглэг тэгэл нэг оног тамганы баяр гээд намартаа болдог шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол миний ах бол их сайн мэрдэлдэг шүү дээ. Ер нь би ахыгаа нэг бэлтгэл хийсэн бол нэг сумын зан мэдээтэй бүх байх байсан болоо гэж боддог. Анх энэ 100 одоо 100 жилийн хойгоор анх зодгсон 100 жилийн хойгоор зодгсон наадам хамгийн гоё наадам байсан. Хүүтэйгээ их нэртэйгээ наадамс хамгийн гоё наадамс. Анх зодглоод 2 давсан л бас бэлгшээжсэн гайгүй. Яа тэр мэдрэмжийг ч одоо тэгээд хүнтэй хуваалцсан гэхээр тохойд бол бич нулимс дүүрэлсэн л та. Тэгэл нэг чизнес үг гарч ирэхгүй тэгэл нулимс зангираалсан шүү дээ. Тэгэл хурдан нутагтаа очихсан гэж их боддог юм лээ. Арслан болчиход. Хэзээ сум руу явах вэ гэл. Монголын газрын домгууд тэгэл 2-3 цагийн дараа л сум руу явсан л та. Тэр хүртэл давдлаад байгаа юм чинь. Би чинь нутгийнхаа анхны ангиарстан гоё байхтай ингээ очихоор одоо манай нутгийнхаа яаж хүлээж авах вэ гэдгээс ахуулаад хэл юм бодчихсан та сайхан байсан. Амар баярлж исэн мэдээж одоо сумын зам бахтаж гэсэн аюу сайн барилдаад идэг гэсэн хэвгүй. Тэгээд нэг цол авчаасаа авах байсаа гэд хоёлоо яриад идэг гэсэн хэвгүй. Тэгээд яг хүмүүс маань төрөөд нэг 2 3 он жисэн чинь л аймаг арслан болол амар их баярлж исэн да. Нэг 3-5 даваа гарахын өмнө ахтайгаа ярьж ах маань намайг чи хэрвээ 5 давбал төрүүлэх үү гэж надаас асуужсэн. Тэгэхээр би төрүүлнэ гэсэн. Яагаад чинь тухайд тэгж хэлсэн юм гэдэггүй. Одоо тэгэл тэр амныхаа үлгээр сайхан төрүүлсэн. Тэр зун чинь бас их сонир штэ. Энд чинь миний хүү чинь 7 сарын 6-нд төрөөд хийсэн мэдлээ. Тэгээд би чинь 10-11-нд арслан болж байгаа. Миний хүү бас арслан цол бэлгэлсэн хүү юм болоо гэж боддог штэ. Тий. Нэг одоо бас бодохдоо нэг сумын занаас араа илүү төвшөнд барилж байгаа гэж боддог. Ер нь ч тэгж бэлтгэлээд манай багш ч гэсэн тэг цагдаг шүү дээ. Надад байнга үргэлж чиний хажуудаа ингээд бэлтгэл бол номер 1, хоёрт даргэр өрөөгд. Чиний явна спорт бол залуу насныхаа манай миний багш ч улсын ачаалтаа их дундгой Эрдэнэт 7 он юм. Тэр спортоор өснөх спортоор хичээлээ 3 жил. Өрсөлдөөний шал өөр болсон шүү дээ. Бүчүүд нь одоо би сумын заануудтай барилж чад аймаг зэрэгт барилж байгаа бол тэр хоёр эрсдэс хоёр өөр сургуульдаа сайн хийж барилдахгүй ерөнхийдөө агсан төвчний хүмүүстэй барилдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр гар уран чанга ер нь тэгээд нэг 5-10 минут ноцтол амархан мөр хялаадаг, гар сарваадаг тийм байт. Түмэн олондоо ашиг хэрэгцээг Монголд он тарин Монголд бүтэгдсэн амин гинэн огоолсон үндэсний шин давлага. Хөө тэгэл энэ сайхан зодог хүмүүсч байгаа Монголынхаа сайхан залуучуудтай одоо эднэрийн дунд ороод бас нэг гэрт ороод гэдэг юм уу. Тэгээд энэ сайхан цолороо энэ сайхан үндэснийхээ бүхэн он чин бөхштэй гэдэг ингэж дуудуулаад өв соёлоо авч явж байгаа нь бас бидний хувьд гоё юм да. За аймгийн наадмын үзүр төрөний барилдаа юм уу? Батсуур гэдэг аймгийн зантай хийсэн барилдаа. Хамгийн гоё барилдаа болсон гэж боддог.
унсан барилдаануудад дандаа ухрааж үздэг. Би одоо юун дээр алдчих вэ? Ямар барьцаа дутуу барьсан байна? Ямар хөдөлгөөнөд дутуу хийгээд өнөөдөр унтчихваа? Ямар механик үүсгэл дутуу байсан бай гэдэг. Янз бүрийн юм дээр өөрийгөө их одоо чөлөөт цагаараа унтахынхаа өмнө бодож төвлөрдөг. Шантрах үе бол ус зөндөө гарна. Яг би нэг Арслан болохынхаа урд жил ээжтэй гэрийнхэнтэйгээ зөвлөд тэгээд би чинь тэр жилээ ингээд цол хэрэгэм дүрч чадахгүй бол ерөнхийдөө тэгэл спортаа бас нэг нарааж спортоос хөндрөдөг юм уу бодож ирсэн. Тэгээд харин тэр зунаа сайхан цол авсан чи ээж маань минийх одоо барилт гэж хэлж ирсэн. Тэгээд ээж ах гэд ингээд одоо намайг бэлтгэл сургуулийн юм ингээд тасралтгүй тогтмол хийл гэж байгаа. Одоо манай ээж ах тэгээ ар гэрийн маань хань ижил өр хөвгт гэдэг энэ бүх хүмүүс л байна да миний ард. Даруй төлөв бие зөв авчих хэрэгтэй. Нэгдүгээрт хамгийн нэгдүгээрт. Нэг жирийн нэг хүнтэй таарч хаал минь тусаач сайхан мэдлж барьж чадахгүй ингээд байвал бас нэг ийм л бүх байт юм даа гэд хүмүүс өөр сөргөр бас бодох тохиолдол байдаг байх гэж боддог. Цолондоо эзэн байна гэдэг маань заал өргөнийхөө барилдаанд тогтмол сайн барилдаж 3 түүнээс дээш давж эсвэл 5 давж шүүгэрч байж одоо тэр цагт өөрийнхөө цолыг хамгаалж эзэн болж барилдаж байна гэсэн үг юм болов? Яав маань миний сөрөг ер нь аав маань л тавьж гисэн дөө. Тэгээд 2013 онд одоо аймгийн чинь Дээжигийн Ганбаатар гэдэг багш маань Сүхбаатар аймгаас манай суманд шилжиж ирээд тэгээд миний багш бол бас их мундаг хүн л дээ. Намайг битээр 13 оны аймгийн аврахт бэлдээд хоёлаа. Тэгэл тэр цагаас хойш багштайгаа ингэж явж байгаа л тэгээ хотод орж ирээд аагийн багштайгаа танилцаад ингээл явчихсан. Яг ингээл нэг гол барилдаал 4-5 мавдаа авж ирэл би ингээд нэх гойд тавирчдаг шүү дээ. Нэг бэлтгэлээр барилдаж байгаа юм шиг болоод тэр үед үзэгчд ингээд уухалаад ирэхээр улмал гоё тийм барилдмаар санагдал тийм байдаг. Тэгэхээр үзэгчдээс маш их энерги одоо өч хүчийг авдаг. Хүй спортоо бол ер нь бэртэж гэмтэх нь гайгүй бол орохгүй л гэж боддог. Тий. Миний зүүн шагаа их бэртэлтэй. Тэгэхээр зөлийн эдийн гэмтэлгээд хүнд бэртсэн юм шиг. Гэтэ би тэрэндээ бол эмзэглэх нь эмзэглдэг. Гэхдээ нөгөө боож барьж байгаа эмчилгээ сайн хийх гэсэн тэгэл барилдаж л байгаа. Гэтэ жоохон миний зүүн шагаа муу бол пиартай хүн бол тэгэл хандчихгүй шүү дээ. Өрөөд ичгээр гар горон хүнд тэгэл жоохон удаан барилдаад ирэхээр болон хүнд ирээд байгаа юм санагдал хэлээд гэж. Яваад барилдлагдаг. Явсан хүн ондог, яваад барилдлагдаг. Синжигнээсээ сайн барилд. Тэгээ сэрүүгээс сайжил. Би бол ялангуяа нөгөө жин бас харьцангуй их баг болохоор багш. Дандаа л урагшаад явж барилддаг. Цэгдэг та. Ер нь тэрнийхээ ч дагуу би бас өөрийнхөө хэмжээнд байгуу явж барилдъя гэж боддог. Тэгтээ бас шалтгааллах бас хүчин зүйлүүд бас байгаа. Нөгөө жин мас тэгэл нөгөө том биетэй хүнийг хөдөлгөж барилдахаас ахуулаад тэгэл бид нар нөгөө том жин мас ихтэй хүмүүстэй барилдахдаа бол бариулчих юм бол бас их амархан унаад байдаг тал ажиглагдаад байдаг. Сагсан бөмбөг сонирхдаг байсан шүү дээ. Багтаа их тоглодог байсан. 10 жилийнхнаараа шийдэн дээр очиод өнжиж хондог тийм л байсан. Арган засхаас цуутай надами Аттан дүүгийн хуудсан игийн мөртэй Юусэн цагаан огондаа листэн мөргөө Миний аав чинь бүх хүн байсан болохоор тэгэл аавыгаа бас бид нарыг чинь харуугаас аав маань их ноцолдуулж хооронд нэг барилдуулдаг байсан. Тэгэл тэр цагаас хойш их дуртай болж тэгэл бүхэл сэтгэл зүрхээ ер нь хоёр гүйцэтгэлээр зориулсан да. Аавынхаа барилдахыг би чинь нэг харж байгаагүй. Гэхдээ сум орон нутгийн хүмүүс бол их гоё барилддаг гэсэн манай ард нэг гэж ирдэг. Тий. Ер нь бол их л уран хүн байсан гэсэн тий.
тий урам ихтэй. Би бол яг нөгөө бэрцснийхэн дараа аваараа тэгж мих ганц нэг юм заалгаж ирсэн л да. Тэгээд их боддогс аавга аман юу яа бэртэж барьсан болохоор би бүх болно. Би бүх болох хэвээр байна гэл. Тэгэл нэг багсаг жижиг юмнаас л урам зориг аваад тэгэл явсараа гал үдих хүрсэн тий. Анхаарах туу амар дуугүй даруухан юм байна да гэд харж исэн чи бас нэг амар тийм дуугүй даруухан байгаагүй. Сүлдээ тэгэл би биэндээ ороод ирэхээр шал өөр болоод болсон да. Бүхний ихнэр байх чинь ер нь бас сайхан л да. Би өөрөө нөгөө өмнө нь бас бүх үдтэйгээс нөхөртөө танилцахаас өмнө бүх үдтэйгээс ахгүй. Тэгээд жоохон зах тухаас нь юмнуудыг мэддэг болохоор бас гоё. Би чи байнга штэ. Анх нөгөө танилцахаас өмнө ч гэсэн бүх өргөнтэй байж байгаа л бүх өргөн танилцахгүй бид нар чинь анх би нөгөө аяг бүх үдтэйг байж байгаад тэгэл нэг ойрхон суугаал тэгээд фэйсбુક мөг авалцаал тэгээд танилцчихсэн. Хэрсэн аав гэхийн хувьд л аюу маш сайн аав баггүй. Би ч нөгөө 20 хүүхэдтэй 20-21 онд хүүхэдтэй болсон. Тэгээл 2 жоох хүүхэдтэй байж хахад хамгийн сайн тусалдаг байсан. Хамгийн сайн. Одоо хоёулаа л бүр нөгөө хамгийн сайн авдаг байсан болохоор надаас илүү баг л ааваа гэд хоёулаа үлдсэн шин. Чиний бодлоор хамгийн царайлаг хөх юм бэ? Аймгийн замадан дурч гэж. Аймгийн замадан дурч. Намайг анхаарал юу гэж утсан бэ? Ямар хөөрх юм бэ гэж утсан. Чиний одоо хүндэлж явдаг бүх чинь юм блэ? Гонжиг дам. Улсын гарт. Да. Чиний краш чи юм бэ яг үнэ хэлээрээ. Ихнэр. Яг өөр надаас өөр краш юм бэ хэлтэй. Байхгүй. За чаасалсан. Энэ жил улсын наадмаар хэн төрүүлэх вэ? Тавар байна. Надаас дандаа бүх асуулт асууд 3 асуултаас чи 3 л бүх асуу. Би нэг гэж бодчих гал чи би гэж бодчих. Тэр хэлж. Би яг хэлэхгүй болохгүй. Би тэгж хэлье. Батулжиг төрүүлнэ гэж бодож байна. Улсын зам. Биш ээ. Солирч. Замстэй. Хэлээ. Замстэй. Тийш зааш. Том хүүгээ төрөхөд тэр төрсэн сэтгэл юу вэ? Зөндөө их гоё юм бодчихсон шүү дээ. Тухайд. Тэгээд их тайвшрал унтсан та гэдэг. Хүүгээ хараад амар их баярлсан. Биш нөгөө амар олон нэг өвдсөн байхгүй? Уйлах гал хэсэрсэн. сайхан хань Чингисийн отмын Монгол Хэнийг зөрөгтөд гарсан гэдэг юм шүү дээ. Барилдаанууд энийг үүсгэсэн дуртай гэдэг төрөндөөс ирсэн те. Бас цэдэн цаг юм гарцгаа. Дэмжлэг тий. Тэгээ зэдэн зэдэн гарцгааг бас гардаг. Ихчүүд яагаад одоо нөгөө дэмждэг бүхэн яаж сонгож ирсэн вэ? Нөх өдөө бүр баахад 10 жил хахад аав маань бас ингээ ганц бүх үзэд өгдөг гэсэн юм байна. Тэгээ тэрнээс нь бол зүгээр аав бүх үзэж яхад нь хажуугаас нь харж байгаа л. Тэгээд нэг бүх байд юм аа болохоор гончиг тамгаар тий ямар сайхан бүх гэдэг гэсэн юм. Тэгэл би нэрээ тэмдээгээ харж байгаа тэгэл дэмждэг болол тэгээ нэг таньдаг болсон бүхэн ингээ дэмцээр явж байгаа л. Тэгээд ирээд бүх өргөнд үздэг болсон тэгэл ард нь сууж үзэл дэмжээл тэгэл ер нь хоол хийдэж шв. Би нэг удаа аяа би өвдөд байжсэн чинь би бүр ингээд унтаал халуураад унтаад байгаа гэсэн чинь гурил мөрөл зураад банштай цаймаа хийцэн байсан шв. Энэ тэгээд өөрөө ганцаараа байхдаа бол шүлтэй болмол өөрөө хийгээл хийчтэй. Ахис ямар хоолн дуртай вэ та? Тэр нэг амар өвдөөл босч ирэхэд л банштай цай хийсэн л хамгийн гоё болсон та. Ханаа төрсөн болов уу гэл тийм хүжиж юмс л амар гэдэг шв. Аха. Одоо ингээд танаа том хүчээр нь бүхэд сонирхолтой юу? Одооноос дэвч хаваалаа ямарчсан. Тэгээд өөрийнхөө сонирхол мэтгэлэгтэй. Би үл яг бас битүү хүмүүс нэг өрөлдөг юм болохоор тэгэл
барилдуулж гэсэн л боддог. Ээж нь бол байнга лавар болно өмнө хөглөө. Ээж нь баян авраг болно гэж хөвөд хэлчихсэн шин. Энд хөргөн жижигхэн зодоо шуудаг бол хий өгсөн биз? Да. Зодоо шуудаг байгаа. Зодоо шуудаг хөргөн жогн байгаад дтээс. Өө цаашдаа тэгэл авсан 7 хоног сайхан баталчихъя гэж боддог. Тэгэл цаашлаад сайхан хөдөлмөрлөд хичээгээд явбалаад улсын сайхан том солны хэлсэн болоод багш гадхан эсэл золтой болгоосоо л гэж боддог. Тэ чамдаа маш их баярлж явдаг шүү. Хамгийн намайг одоо амар тайван байлгадаг. 2 хүүхэдтэй хамгийн сайн аав нь байдагт маш их баярлж явдаг шүү. Хайртай шүү л гэж хэлээ та. Энгэрэн ярагы цасан бор зүдэлхэд эхний тул наран ашил цангэнана эзэн малчны магнатын баярда их орны минь сүрэ минь тотна 무대의 토스 아웅이익식 백시타왕 후스리 아메드 타운메르데 자우링 우투로야 타가마시브하 텔레믹션인 어떠시게 tulur surga bahjana umgaydo chokron chikhne odam thacha ohor machni khot aon erdini dala aon budeng tos aon khnikshik 백시타왕 후스리 아메드 타운메르데 анхны бороо цэцгийн дэлбэг талхаа Havan erdin deki duret nadana Hatadan tullin donda baysa Horvogin nara sakın başçagnana Havan budeng tos Havan Ekştavan